Өдрөөс бүлгийн урал дээр асуусан. За энэ 14 мега төслийн нэлээд дээгүүр ирэмблэгдэж байх ёстой усны төсөл байгаа. Тэгээ хэрлэн тоонд орхон анги гэдэг. Тэгээ монголчуудад Монголын үйлдвэрүүд газрын гүний усыг одоо хэмнэх цаг нь болсон. Тэгээд ийм учраас засгийн газар энэ үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсан 14 их төсөл гэж нэрлсэн. За энэ төслийг одоо та үргэлжлүүлэх үү? Энийг одоо номер 2-т эхлүүлэх ямар боломж байна вэ? Говийн бүсийн ард түмэн бол одоо энийг л хүлээж байгаа. За дээрэс нь орхон онг цагаан бургастай гэдэг шинэ төслийг эхлүүлсэн байгаа. Энэ дээр санамж өчиг бүх зүйлийг энэ хоёр бүсийн гишүүд байгаль орчны яам санаачлаад одон туяа сайд хийсэн байгаа. Энэ дээр та анхаарлаа хандуулж байгаль орчин уурын амьсгалын өөрчлөлтийн яам бол энэ төслөл одоо арай хурдан эхэлж иж болохоор юм байна гэж судлаад ингэж шийдсэн баг. Тэгээд энэ хоёр дээрээ та нэг хариулт өгөөч. За дараагийнх нь энэ Монгол улсын орлого олж байгаа гол бомбтууд, экспорт хийж байгаа хамгийн том бомбтууд, импортоор орж ирж байгаа, импорт хийж байгаа одоо хамгийн том бомбт, замын үдийн бомбт, замын үд Улаанбаатарын замыг та яаралтай шийдэхгүй бол үнэхээр өрөвдөлтэй. Хамгийн их ачаа явж байгаа монголчуудын гол бараа явж байгаа замыг та нэг очиод ажиглаарай. Та Улаанбаатар Дундгов 70 задга 5 толгой оюу толгой нарийн сохот явж байгаа тэр замыг нь ажиглаарай. Ямар хүндрэлтэй байна. Нүүрс одоо юуны шахмал түлшний нүүрсээс өрөөд юм болсон. Та гашуун сохотын бомбтыг 10 гаруй мянган хүн амьдарч байгаа. Тэнд одоо нэг ч эмнэлэг байхгүй гэдгийг танд хэлье. Тэнд эмнэлэг одоо үе үеийн төсөвдөр ерөөсөө суудгүй. Тэгээд эдгээр асуудлууд дээр та анхаарлаа хандуулаач. Энэ дээр бас нэг өөрийнхөө санаа бодлыг хэлээч. За тэгээд иргэдтэй аймагуудын иргэдтэй яаралтай уулзаач. Сайдуудаа энэ аймагуудаар явуулж ард иргэдтэй уулзалт зохион байгуулах уу гэсэн ийм асуултууд байна. Эренчин Бямбагийн Сэдвэр жигшүүний асуултанд хариулъя. 14 мега төсөл дотор говийн бүс рүү гадагын ус татах хэрлэн тоон орхон анги төсөл засгийн газраас хэрэгжүүлэх юм 14 төслийн одоо тэргүй ээлжинд багтсан. За орхон анги төслийн дэд төсөл болох онг цагаан бургастай усан зохицуулбарын нээлт төрийн ордонд болсон. За энэ хоёр том төсөл нийлээд нэг 4.5 их найдын төсөв төртөгтэй юм билээ. За энэ дотроо тээ зүгнийх 7.6 тэрбум төгрөг баха. Хэрвээ алдаагүй бол төсөв төртөгтэй тээ зүү тендер зарлагдаад тэгээ шалгаруултан дээрээ бас асуудал үүсээд хойшлогдсон гэж бодсон хоёр компани нэр яваад энэ тээ зүг эхний ээлжинд хэрэгжүүлэх болцоотой. За энийг саяны хэлээдээс нь төр хувийн хөвшлийн түншлэлээр босгол илүү үр дүнтэй дэлгүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлж болно. Ер нь 6 дугаар сарда багтаагаад энэ төслийг яаралтай эхлүүлэх шалгаруултын зарлагдаж хэрэгжих болцоотой. За хэрлэн тоон төслийн хувьд бол арай хэрэгжих болоогүй, тээзүн чигдээгүй, дотоодын ойлголцол санхүүжилтийг хэрхэн шийдэх асуудал нь тодорхойгүй байгаа юм билээ. Тийм учраас энэ мега төслүүд дотроос бас усны асуудал бол тэргүүлэх ач холбогдолтой ус дид бүтцэд байж говийн бүс энэ уул уурхайн өмнгийн говийн том төслүүд бодтой үр дүнтэй хэрэгжих нөгөө аж үйлдвэрийн парк зохицуулбарууд хэрэгжих бодит нөхцлүүд бүрднэ. За ер нь алт төслийн хувьд бол харьцангуй алт хөтөлбөр зарлаад байгаа боловч үрдэн 3.4 тонн алт Монгол банкнд тушаагдсан бол харьцангуй чамлалтай үзүүлэлт манай валютын нөөцөд чухал үүрэг гүйцэтгэх ёстой алтны холболт бол харьцангуй сул байна. Оргил үедээ манайхны 21 тонн алт Монгол банкнд тушааж ирсэн. Өдөө сарын байдлаар бол заримдаа 7-8 ороод энэс 2 дахин их байсан хугацаатай. За бомбтын асуудал бол замын үдийн манай хамгийн том зангилаа бомбтоо. Манай эдийн засгийн хамгийн чухал бомб. Тийм учраас замын үдийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, эдийн засгийн нийгмийн үүрэг хөгжөөрөөр эмтлэхэд бол
энэ боомт бол чухал ашиг тогтолтой. Гэхдээ уул уурхай экспортын хувьд бол гашуун сухад шивээ хөрөнгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэн төрөнд чиглүүлэх. За хүнс барааны эргэлттэй боомтуудад бол замын үдийн үйлчлэгээ хяналтыг сайжруулах, захимжуулах, бараа эргэлт, ачаа эргэлт нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, дэд бүтцийг сайжруулах ажлыг үргэлжлүүлж ирчимжүүлэх шаардлагатай гэж үздэг юм байна.